уулуур хашигласнаар бүгд наримдах хятад ард улс гэрлийн хурдаар хөгжиж байхад Монгол улс мөлгсөөр л. Дэлхийн газрын дөрөх баялаг 2050 он гэхэд бүрэн дуусна. Үүнийг Европын эрдэмтэд саяхан болсон хурлаараа хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас хөрөнгө чинээтэй улс хүрэн бүр алтан дээр суучаад гуйланчилж аваа Монгол улсад анхаарлаа хандуулж байна. Бид ч хүссэн хүсээгүй уулуур хайг эргэлтэд оруулж байна. Гэхдээ уулуур хайг зөв бас хариуцлагат ашиглахгүй бол аюул дагуулдаг гэдэг нь бодиттой үнэ юм. Тиймээс бид эзэнгүй төрийн эмгэнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар сүүлийн жилүүдэд уулуурхын салбарыг эрчимтэй эргэлтэнд оруулж байгаа манай улс болон хөрш бүгд наримдах хятад улсын өвөр Монголын урт үндэс хорны уулуур хашиглалтын тэнгэр газар шиг зурвууны талаар үзүүлэх гэж байна. Бид уулуур хайг ашиглаад юунд хүрч болох вэ? Баялагын эзэн монголчууд тартаг тан тултал ядуурч авч байгаа хятадууд өсрөнгүй хөгжлийн замд оржээ. Өмнө говь аймаг дахь Гашуун Цхбайтын бомтор өдөртөө тус бүрэн 100-аас 120 тонны даацтай нүүрс ажсан 600 гаруй машин хятадд гардаг. Тэгэхээр сардаан 1 сая 800 мянган тонн Монголын баялаг хил даван замхардаг гэсэн үг. Гэтэл баялагаан өдөр шөнөгүй зөөж байгаа Монголын ард түмэнд юу үлдэж байна вэ? Гашуун Цхбайтын бомтоос наашаан 22 км-т цагаан хадгих гайлын хяналтын талбай. Түүнийг түшгэлсэн бүхэл бүтэн тосгон бий болжээ. Уг нь сүүлийн 5 жилийн турш эрчимтэй өдөр бүр 60 мянган тонн нүүрс дамжин өнгөрч байгаа энэ газар хөгжлийн дээд зэгтэн хүрсэн байх ёстой. Гэтэл цагаан хадан дахь иргэдийн амьдрал хүй нэгдлийн үеэс ялгаалга. Энэ газарт нүүрсний жолооч нараас гадна тэдний хоол цай, унтах газрыг бэлтгэн амьдралан залгуулдаг 2000 орчим иргэд үр хүүхдийн хамт амьдарч байна. Гэтэл энд 24 цагийн цахилгаан байдгүй усан дор болон бие засах газарч байдгүй нь эмэг нэлтэй. Монголын хөгжих байч юу? Ягаад энэ хөгж байгаа айлчинд баяжж баймаар юм? Авч байгаа айлд бас арай ондон боломоор юм. Тэгэхэд авч байгаа айлд баяжаад өгч байгаа нь хосроод байх юм. Ард иргэдийн эрүүл мэнд одоо нөгөө хэв жирмийн цагдаа магадаа энэ цагаат нь байна уу? Байхгүй. Одоо сая гэхэд энэ манай энэ хажуу талд нэг хүн нас орлаа. Тэгэхэд одоо эмч байхгүйсэн, эмч олдохгүй. Ерөөсөө шүн 1 цагаас хойш зөв зөвөрөөс сандаргаа аваад тэгэл ерөөсөө өглөө 8 болж байхад энержи эмчийг авцаж 2-3 дараа хэлсэн хаан богд руу түргэн дуудсан хаан богд ирэхээр ирээгүй машин байхгүй гэд ирэв эмч нь ирээгүй тэгээ энержи эмчийг 5-6 дараа хэлсэн тэгэл тэр хүндрэл тэгэл нас урчлаа. Эртүүд одоо шүн энэ хойныг айл шатсан тэгэхээр тэр айлыг шатаж байхад одоо усны тэрэгч байхгүй цагдаач байхгүй. Тэгэл нэг айл 2 айл угсраа гэртээ айл шатлаа шүү дээ сая бас. Энд болохоор ус мосонд орч чаддаг шүү дээ. Урагшаа ороод усанд орно. Тийм үү. Угаалаа ичгт. Энд одоо 1-2 сар суух юм бүр харам болчихд. Нэг жил Монголд байсан гэж байна. Тэгэхээр чи энэ хугацаанд ер нь нэлээд олон сарын Монголд өнгөрүүлсэн бах л да. Тоотал усанд орсон уу? Тийм. Тэгээ усан дарын ороог бүр өөр ус авчихад жуны чавлаа да өөрөө гадна угаалаа гэдэг. Тэгэж машин дотроо. Энэ цагаан хаднаас 0 байхгүй тий. Тэгэхээр одоо хаана очиж бийдэж чинь энд одоо 2 сар гаруй хүлээж штт та. Одоо яг моохоор бүр том машин дээр машин янчээр үлдэр гарч энэ тэнд ингэж 0 зэвд болдгоо. Машиныхаа чиргүүл дээр гарч агаад бийцчдэг гэсэн үг юм биш үү? Бүрдэгч. Энд засаг захиргаа гэж байхгүй. Гэрүүдийн урдуур хойгуур байнгал нүүр сажсан том машинууд явдаг учраас иргэдийн босгосон модон жорлон хүртэл дайраад унгаачих юм байна. Тиймээс гэртэн ховинд бие засаад гарч говийн дархан цаастай газрын орчмын бүсэд хамаардаг уулын хан арлуу асгадаг байна. Энэ бол манай улсын төр үнэхээр эзэнгүй дэсний бодтой жишээ биш үү? Гэтэл хил гараад л огт төр байдал угтаж байгаа юм. Үзэгчтэй Гашуун Цхбайтын бомтоор өдөртөө 600 гаруй тус бүртээ 120-оос 120 дааны тооны даацтай нүүрс атсан Норд Бенз машин гардаг гэсэн тоо байна. За эдгээр машинууд хилээр гарсан даруйдаа ердөө 5 км нэг л замаар явна. Ягаад гэвэл хятадууд нүүрснийхаа энэ галийн хяналтын талбай өртлөх замыг хоёр талаар нь өндөр хашлага барьчихсан учраас за нүүрс атсан машин нэг л замаар явахаас аргагүй. Хяналтын талбай нь бол маш том
энэ ногоон хашлаг буюу салхины хамгаалттай хашаагаар хамгаалагдсан учраас нүүрс буулгаж байхад ямар нэгэн байдлаар одоо салхинд нүүрс нь хийсээд орчин тойрноо бохирдуулна гэсэн ойлголт байхгүй. Хятадууд Монголын цагаат буюу галийн элдийн талбайгаа ийм амархан шийдсэн байна. Тэрчлэн 5 толгойгоос нааш 253 км говийн эмзэг хөрсийг олон зам гарган талхалсаар ирсэн нүүрсний машиныг яг л стандартын дагуу 45-аас 50 тонны даацтай машин шилжүүлэн ачаад Хятадын бусад хотууд руу зөөвөрлөж байна. Гашуун Сухотын бомбт 2004 онд байнгын үйл ажиллагаа тавьсан бил. Тэр цагаас хойш Хятадын тал өсрөнгүй хөгжсөн байна. Хятадын тал ер нь яг 94 онд ямар байсан? Одоо ямар болчиход байна? Тэр бол юм байсан байхгүй. Юм хэд их навсаасан гэртэй нэг балгас шиг юм байсан. Одоо хятадчуудад хэдэн давхар байшин барьж байна. Хэдэн давхар гой буудалтай болж байна. Тогтчиж байгаа гэж ихтийхэн гоё болсон байна. Талбай зам талбай нь ямар ч гоё болж байдیں۔ Хачин гоё болсон байна. За тэгээд энэ Монгол болохоор яаж мэдэхгүй би Монголыг ойлгохгүй байна. Хятадын талд ормогцол гайхмаар эмх цэгцтэй орчин ухтана. Салхин сэнс, хурдны зам, замын хажууд хүний гараар тарж ургуулсан бут сөөг, мод ургамал өөрийн эрэхгүй сэтгэл татах юм. Их хоромч сэтгэлтэй төрийн түшээд ингэж л улс орноо хөгжүүлж, ард иргэдийг хэн эрүүл орчинд амьдрах бололцоог бүрдүүлдэг юм байна. Гэтэл цаг агаар нутгийн хөрс шороогойд бүхэл талаараа адилхан Өмнөг аймгийн нүүрсний зам өнгөрдөг сумдын нутаг хүн амьдрах хараггүй болтлон цөлжиж, тоос чорондон дарагдчихсан байна. Ванглийн нэг уурхайг түшсэн орд сот 5 толгойн хаяаг түшсэн цог цэцээ сум. Энэ бол хуучин Ордос хотоос 25 км-т болсон шинэ Ордос хот юм. Хотыг 2004 оноос эхлэн ердөн 7 жилийн хугацаанд барьж байгуулжээ. Хоосон элс байсан энэ газарт уурхайгаас олсон ашгаараа ийм богино хугацаанд хот байгуулчихна гэдэг үнэхээр гайхалтай. Сургууль, цэцэрлэг, эмэлэг, засаг захиргаа, орон сууц, цэцэрлэг түрээлэн иргэдийн амралтад чулуу цагаан өнгөрүүлэх усан ориг луур, хиймэл нуур үхий талбай гээд хүний ая тухтай амьдрах бүхий л орчинд бүрдүүлж чаджээ. Өнөөдөр шинэ Ордос хотод дөнгөж 30 мянган иргэд амьдарч байна. Ихэнх хүмүүс нь хуучин Ордос хотон ажилтай, баяртай учраас нүүжирж амжаагүй байгаа юм байна. Ер нь хятадууд хотон төлөвлөгтөн хамгийн ихэнд төрөөс нь замаан тавьж өгдөг. Үүний дараагаар яг л зураг төслийн дагуу барилга байшин барьдаг юм билээ. Нэгэнтээ дэд үтсийн шийдэд өгчихсөн учраас хувийн компаниудад хүндрэл гарахгүй байхаас гадна дур мэдэн газраа томцохж барилга барина гэсэн ойлголт байх. Хөгжил цэцэглэлт зам харилцаанаас эхэлнэ гэдгийг дэндүү сайн ойлгосон ард түмэн юм аа. Өвөр Монголд хамгийн буурай хөгжилтэй хотуудын тоондорж байсан Ордос хот өнөөдөр орон нутгийн уурхайгаас олсон ашгаараа инхүү өсрөнгүй хөгжиж байна. Шинэ Ордос хот байгуулагдахад хамгийн их нөлөөлсөн уурхай бол Шинхua группийн шинэ дунд компани Ванли нэг гэх энэ уурхай юм аа. Уурхай нийт 92 квадрат километр талбайг эзэмшдэг байна. 1993 оноос эхлэн ашигласан энэ уурхайг 2006 онд тоног төхөөрөмжийн хувьд бүрэн шинжилжээ. Гаднаас нь харахад хинч уурхай гэж мэдэгдэх хэрэггүй энэ эдэлбэр газарт байгаль орчинд сөргөөр нөлөөлөх юу ч байхгүй. За үзэгчдээ хөгжил цэцэглэл бүтээн байгуулалтыг бид тийм холоо сайх шаардлага үнэндээ алгаа. Би яг одоо Өвөр Монголын өөртөө засах орны хуучин Ордсоос 10 гаруй километр яваад байдаг Шинхуагийн нэгэн нүүрсний уурхайн амны хажууханд ирсэн байна. За үзэгчдээ бүхэн миний хойно харагдаж байгаа энэ нүхийг зүгээр одоо гараж руу ордог хаалга гэж бодож байгаа бол энэ бол уурхайн ам. За уурхайн амны хажууханд л яг энэ цаг мөчид уурхайд дотор нь ажиллаж байгаа. За ажилчдын аюулгүй байдал болоод технологиг одоо хариуцсан ажиллаж байгаа албан тушаалтнуудын танилцуулга болоод одоо зураг нь гарч ирд юм байна. Уурхайгаас гарсан бүх нүүрс конвейерээр дамжин галт тэргэнд ачигддаг юм байна. Гэхдээ тус улсын төрөөс ямар ч баялагийг боловсруулан гаргахыг бодлогон болгож байгаа нь юухан дээрээс чарагдаж байсан юм. Учир нь ихэнх уурхайны дэрэгдэн боловсруулах үйлдвэр тавих жишээтэй. Ванглийн уурхайн хувьд ч гэсэн багахан хэмжээний кокусчсан нүүрсэн цахилгааны нүүрсээс ялгаж аваад зах зээлд нийлүүлж байгаа юм. Баялагийг ямар ч хаягдлагүй бүрэн ашигладаг гэсэн. Гэтэл
1990 оноос хойш ашиглаж сүүлийн 2 жилийн хугацаанд л ихэд 13 сая тонн орчим өндөр илчлэгтэй нүүрс олборлсон Өмнөг Баймиг дахь 5 толгой компанийн нүүрсний чанар Ванлийн хааны нүүрстэй харьцуулахад өндөр чанартай билээ. Тийм ч учраас өндөр үнэтэй кокусчсан нүүрсэн гадагшаан зөөгөөд арай хямдхан цахилгааны буюу нийслэлийн иргэдийн өвөлдөн төлдөг нүүрсийг хашчихсан байгаа нь юм. Тэд хууль зөрчин баялагийг сорчлон ашиглаж байна. Ингэж баялагийг хуу хаман байгаль дэлхийг сөнөөж хүн малыг нүүрсээр амьсгалуулан өөрсдөө баяжиж байгаа хэрнэн ордос дахь орон нутгийн уурхайтай харьцуулахад юу ч хийсэнгүй. Баялаган ашиглуулаад татваран авсан Монголын төр үүнд хамгийн их буруутай. 5 толгойг түшгэлсэн цогт цэцгийн сумынхан өнгөрсөн сард л 24 цагийн цахилгаантай болсон. Гэсэн ч тоос шороо барилга байгууламж нь үнэхээр өрөвдөлтэй. Тооцолт шороод үнэхээр хэцүү байна. Одоо өглөө ус харахад нэг үрчгийн цэгэр манай хөшгөлөөд шүү дээ. Орооч гэсэн. Одоо ч байж байгаа. Нэг ч сургууль цэцэрлэг баригдахгүй байна. Одоо сургууль цэцэрлэгч байхгүй өчнөө хүүхдүүд газар байж байна. Сургуулийн хүүхдүүд нь сургуулийн багтааж байх дээрхэн байсан баг 3 байж хэлж байгаа юм шүү дээ. Эхлээд одоо ядах эхлээд нэг сургууль цэцэрлэг барьчихад нэг эмнэлэг барьчихаар байгаа байхгүй. Шороо тоосноос болоод одоо нөгөө нэг амьсгалын завын өвчлөл энэ төр тасрахгүй байгаа гэсэн хүүхдүүд юм байна. Ойлгомжтой. Жохон хэцүү, жохон тоос шороод. Одоо зам амаа янзлах байлгүй тоос. Өчнөө жил ажиллаад энэ ерөөсөө манайд сум орон нутагт бол одоо нөлөөлж байгаа юм байхгүй. Тэр таранс их болоо. Таранс нэг хоёр нөлөөлж байхгүй. 90% хичээгэл одоо ерөөс нүүрс аваад ерөөс мөнгөний төлөө зүтгэсэн. Ийм л одоо би бол тийм дүгнэлт хийдэг. 5 толгойд олборлолт хийж байгаа Energy Resource Mongoлийн компанид иргэд ам сайтай байсан. Тэгэлгүй ч яах вэ? Харанхуй сумыг гэрэлтэй болгоо зогсохгүй 96 айлын орон сууц бариулж байгаа юм чинь. Гэхдээ энэ бол юу ч биш ээ. Тэд ард түмний баялагийг ашиглаж байгаа бол үр шимийг ард түмэнд бодитоор харуулах ёстой. Уул уурхайгаас жирийн ард иргэдийн амьдралдаач сонсоогүй их ашиг болдог. Тийм ч учраас өвөр монголчууд нэг жижиг уурхайг нь түшиглээд шинэ хот барьсан байна шүү дээ. Үүний хажууд цогт цэцгийн сумын хөгжил үнэхээр өрөвдөлтэй. Дэлхийд данстай оюу толгойн бүтээн байгуул Монгол гэв сэндвичин барилга өвөр Монголын хинч мэдэхгүй жижиг уурхайн бүтээн байгуул аж үйлдвэрийн цогцлбор шинэ хот. Өмнөг Баймгийн Хамбогд сумын иргэдийн оюу думдамжин эмэгтэй хүн гарахыг хүртэл цээрлэн хүндэтгэдэг байсан оюу толгой нэг л зун дэлхийд ховор их баялагтай гэдг нь батлагдаж Монгол даяар шуугж эхэлсэн билээ. Чухам тэр л өдрөөс хойш нутгийнхны эрх мэлдэг толгойг эзэмших гэсэн харийнхан болоод дотоодынхны хөлд Хамбогд сум оюу толгой дарагдсан юм. Баялагийг эзэмших хүсэлтэй олонний дундаас Монголын төрд шургуулсан олигархуудад хамгийн их авилга өгсөн нь ялан дэлж. Өнөөдөр оюу толгойг газартай, газрын дорох баялагтай, агаар устай эзэгнэн сууж байна. Оюу толгойн гэрээ батлагдаад 2 жил гарны хугацаа өнгөрчээ. За үзэгчдээ дэлхийд гайхагдаж байгаа нөөцтэй оюутлогыг түшиглэн босох ёстой Хамбогд сумыг би та бүхэнд одоо харуулж байна. За үнэн дээр тийм гайхамшигтай нөөцтэй ордыг түшиглэн босож байгаа гэхэд Хамбогд сумд гялтах зол үнэн даалга. За 2 давхурд наан харагдаж байгаа шар байшин, цаатал цаарл байшин, за ягаан байшин ингээл болоо. За бүгд бусд нь бол бүгдээрээ гэр хороолол энэ сумын зүүн урд хэсэгт энэ оюутлогын компани ажилчдын үйлчилгээг хариуцдаг Монгол ажилчид амьдардаг юм байна. CIC гэх компани, эдгээр компани ажилчид нь өдөртөө бараг 70-аас 80 км ирж очихын 80 км явж иж оюутлогод очиж ажилладаг. За эдгээр ажилчид бүгдээрээ энэ хойно харагдаж байгаа гэрт амьдардаг юм байна. Нурж унах шахсан хуучин байрыг түрээслэн амьдарч байгаа эдгээр иргэдийн хувьд явуулын хүмүүс юм байна. Ер нь оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш тус суманд ирэх явуулын хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн учраас шинээр дэм буудлууд л баригдсан байна. Чухам тэдгээр буудлын барилгууд л сумыг өнгөлж байна. Нэг орон сууцны ажиллагаа энэ нэг юм барьсангүй. За энд одоо оюутлогын хоёрын хооронд чинь 40 хэдэн километрийн зайтай ийм газар байна. Энд өглөөр хоёрт автобус байнгын тэргүүд ерөөс асар. Гэхдээ энэ хоёрын хооронд явж байгаа энэ замаа л нэг одоо нэг 30-тай одоо автобустай зам болгоод өөрчлөөд бас нэг өөртөөхөө амжилтыг өгдөг юм тэгээд энэ талаар бол муу. Ер нь бол үнэндээ бид нар боддог юм. Монгол хүн биш байгаа учраас гэж. Одоо бол биднээс орон гэлтэй болж чадахгүй юм
илэрхийлгүй юм л уурхай гэх юм бол одоо ингээд ингээл яваад тэт шалтаа сахаантаа бол мото хүчин зөдөл байхалын тэгэл 24 тавьж өгөхгүй л байна. Ер нь тэгээд эн чинь за миний хэвэл мэдээд хүнээс ойлгож байгаагаар тэр нь Монгол ачигдсан энэ нөхөр багал гэж. Энэ урагшаана бол одоо зам байгаль ус үйд болж байна үнэндээ. Одоо хаалгаас одоо нэг хэлсэн овоо далангууд. Тэгээд тэнийг нөхөн сэргээж байгаа чинь бод хэлсэн үгээ ер нь биелүүлдэг. Тэгэл цаашаа дээшээ очиж ярий. За дээшээ очив. Тэгээд дээшээ очиод юу ярьсан тэгэл таг болдог. Эдний талд болохоор шийдэх юмнууд нь 100% шийдэгдээд байдаг. Манай тал шийдэгдэх юмнуудад 20-30% шийдэгдээд байгаа. Жаахан ийм л яваад байгаа. Үнэхээр Канадууд Монголын баялагийг хуу хамж аваад дээр нь манай улсыг өртөвлдөх ганц бодлого барьж байхад их орон ирээдүйн худалдаж байгаа төрийн томчууд тэдний хаацайлаад өгсөн мөнгөнд нь умбаж суугаан эмгэнэлтэй. За үзэгчтэй оюу толгойг тойрсон маш олон гэр амралтын газрууд байдаг. Миний харагдаж байгаа нэг амралтын газар нь. За энэ амралтын газартаа оюу толгойд одоо зочноор ирсэн хөрөнгөч нээтэй хүмүүсээ дайлж цайлдаг. За оюу толгой удирдлагуудаас амралтаа өнгөрүүлдэг байгаа юм. Канадууд бусдыг дайлж цайлан өөрийн талд уруулахтан гайхалтай чадвартай хүмүүс ажээ. Энэ нь оюу толгойг тойрсон гэр кемпүүдээс тодхон харагдана. Дарга нарыг дайлж цайлдаг эдгээр амралтын газрын замыг хүртэл хусаад засчихсан байх жишээ. Гэтэл хам богд сумын дотор 10 км замын сул шороон салхины ажсаар хийсэж иргэдийн уушигны нөхцөвийг гэмтээсээр л байна. Хадны нөмөрт байрлах эдгээр амралтын газруудыг нь нутгийн иргэд хувилдааны газар гэж нэрлэдэг. Учир нь амралтын газарт Монгол улсын тэргүүн шадар сайлаас эхлээд засгийн газрын тэргүүн гишүүдгээд бүгд л ирж хон жонжууд явдаг байна. Эхний байдлаар 645 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 12,000 тонн мөнгө гээд асар их нөөцтэй нь батлагдаад байгаа оюу толгойг эзэнсэн Канадууд бүтэн 2 жилийн хугацаанд ердөөл хэдэн сэндвичэн барилгал өгсөрчээ. За миний зүүн гар талд бол нэлээд их хэмжээний Монгол гэр байна. За баруун гар талд сэндвичэн барилгууд байгаа. За энэ гэр болон сэндвичэн барилгуудад Монгол болоод хятад ажилчид амьдардаг. Хизээ нэгэн цагт оюу толгой нөөц дууслаа гэхэд Монгол гэрийг хураагаад явна. За сэндвичэн барилгыг мөн л салгаад хураагаад явна. Тэр цагт яг энэ говьд ямар ч бүтээн байгуулалт байхгүй ухагдж түүхэгдсэн газар нутаг тэр чигтээ хоос нь одоо цөлөл үлдэх нь байна. Гэтэл өмнөг баймигтай хил залгаа өвөр Монголын баян нуурын баян болгох шунд хөгжил цэцэглэлт ид өрнөж байна. Нөөцөрөн оюу толгойн хаач өрөхгүй жижиг ордоч гэлээ өвөр монголчууд тус холимог металлын ордон түшиглэн аж үйлдвэрийн цогцлбор байгуулсан байна. Дээд тал нь 60 жил ашиглах төлөвлөгөөтэй энэ ордод оюу толгой шиг их халт бас мөнгө байхгүй юм. Гэсэн ч байга баялгаан хаягдалгүй, байгальд сөргөн нөлөөгүй. Бүрэн ашиглахыг зорьсон учраас 2005 оноос эхлэн аж үйлдвэрийн цогцлбор байгуулсан гэж нутгийн удирдлагууд нь хэлж байлаа. За тэгэхээр уурхайг түшиглэж аж үйлдвэрийн цогцлбор байгуулснаар олон давуу талтай бүх зүйл нэг дөрөв байгаа учраас зардлаа хэмнэн бас хаягд гаргахгүй. Боловсруулалтаа хийгээд зах зээл дээр бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргана. Тухайлбал уурхайгаас гаргасан шороогоо хажуудах тоосгоны үйлдвэр болон цементийн үйлдвэртээ өгчдөг учраас ямар ч хаягдалгүй бас ашигтай гэсэн үг юм аа. За уул уурхайгаа түшиглээд аж үйлдвэрийн цогцлбор парк байгуулах нь олон талын ач холбогдолтой байд юм байна. Тухайлбал Чихо гэдэг энэ уул уурхайн компани одоо уурхайгаас хүхрээ олборлоод баяжуулалт маягаар баяжуул болгож бусад газрууд руу тээвэрлэлт хийж илгээхийн зэрэгцээ за хаягдал хүхрээ ашиглаад хүхэржүүлсэн бордоо үйлдвэрлэдэг юм байна. Аж үйлдвэрийн цогцлборыг түшиглээд ард иргэдийн амьдралч дээшилж байгаа нь нүдэн дээр л харагдаж байна. 2005 онд нэг иргэний сарын дундаж орлого Монгол мөнгөөр 400 мянган орчим төгрөг байсан бол 2010 онд 1 сая төгрөг хүртэл өсөжээ. Байр хэрэгтэй болно да. Тэрийг яаж шийдэх вэ? Тэрийг бол компаниас шууд чамд хангаагаад өгнө. Чи манай үйлдвэрд ирсэн бол би чамд орон суучийг хангааж өгнө. Үнэгүй өгөх юм уу? Үнэгүй өгнө шүү дээ. Үнэгүй хангаагаад өгнө. Чи хижээж гисэн сууж болно. Цогцлборт ажиллах ажилчдын байр орон сууц, хүүхдүүдийн цэцэрлэг сургууль бүгд баригдаад ажиглалтанд орсон байгаа нэ. Үнэхээр өвөр монголчууд хариуцлагатай уурхайг хөгжүүлж, ашиг шимийн бодитоор хүртэж байна. Тухайлбал аж үйлдвэрийн цогцлбор байгуулагдсантай зэрэгцээд 2005 онд шинэ баян булаг хошуу ашиглалтанд оржээ.
Ердөн 8 хүрэхгүй жилийн өмнө энэ газарт газар тариалан голдуу эрхэлдэг цөөн тооны тариачид байсан гэхэд бараг итгэмээргүй. Гэтэл аж үйлдвэрийн цогцлбортой зэрэгцээд энд шинэ хот байгуулж эхэлсэн бөгөөд 2005 онд ард иргэд нь нүүжирсэн байгаа юм. Уул уурхайг ингэж л ашигладаг байна. Уул уурхай ашигласнаар бүгд наримдах хятад ард улс гэрлийн хурдаар хөгжиж байхад Монгол улс мөлгсөөр л. Эзэнгүй төрийн эмгэнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ эзэнтэй бүгд наримдах хятад улс болоод эзэнгүй Монгол төрийн ялгааг бодитоор харууллаа. Эцсийн дүнд хариуцлагатай уул уурхай гэдэг бол байгаль орчинд сөргнөлөөгүй. Олсон орлогоноор түмний амьдралд бодитоор нөлөөлөхийг л хэлдэг байл. Гэтэл манай улсад бүх зүйл урууга явж байна. Энэ бүхнийг яаралтай засч залруулахгүй бол Монголд сэтгэлийн өгсөн улс төрчдийн балаг болон их гүрнүүдийн бодлогоор Монгол улс удахгүй Африкийн орнуудын аимшигтай замаар орж үгээрэн ядуурахгүй гэх баталгаалгаа.